мэрэгчтэй лайк телевиз зочны цаг хийж байна. Энэ удаагийн зочин хөтөлбөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвийн сургалт хариуцсан мэрэгжилтэн болгон тамир байгаа. Таны өглөөний мэндийг хүргэе. Та бүхэнд ч бас энэ өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр болгон тамир мэрэгжилтэнтэй хамтраад бид энэ өглөө хөтөлбөрийн аюулгүй байдлын чиглэлээр ямар сургалтууд ирэн зохион байгуулагддгийг, сургалтын онцлог, сургалтын нэр нь чанар стандартын хувьд ер нь ямар байгаа вэ талаар одоо ярилцах гэж байна. Тэгээд юуны өмнө бас хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр явуулж байгаа сургалтын онцлогийг бас танаас асуусан зүг байх. Ер нь бусад сургалтуудаас юугаараа онцлогтой энэ дээр зайлшгүй төрөөс бас анхаарал хандуулахаас өөр аргагүй болоод байгаа шалтгаан нь юу юм те? Ер нь бол аливаа хүнд мэрэгжлийн дадлага уур чадварыг олгох зүйл хамгийн одоо түгээмэл арга маань бол сургалт шүү дээ тий. Тэгэхээр зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай эрүүл ахуйн сургалтын маань хамгийн гол онцлог нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйл гэдэг бүлэгт нэг зүйл залтын хэрэгжилтийг хангадагаараа онцлог. Тэгэхээр энэ сургалтанд хэн хамрагдах вэ гэхээр өнөөдөр та ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа бол тий ажил хөдөлмөр эрхлэж байгаа бол энэ сургалтанд хамрагдах үүрэгтэй. Энийн тэр хуулийн дээр заагаад өгсөн байдаг байхгүй юу? Тухайн аж ахуйн нэгж байгууллага дээр та юу хийх нь хамаахгүй. Эзэн байна уу, тэ тодорхой ажилтан байна уу? Ямар ч тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай мэдээлэлтэй болсон байна гэсэн эхний нэг заалт байдаг. За дараагийн заалт болохоор зэрэг ажил хийж байгаа тохиолдолд хөдөлмөр хийж явах явцдаа гэсэн үг шүү дээ. Тэ хүн жилд 2-оос доошгүй удаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтанд хамрагдана гэсэн заалт байдаг. За дээрээс нь таны ажлын байр эрсдэлтэй гэж бид нэр ярьдаг тий. Үйлдвэрлэлийн хортой аюултай хүчин зүйлстэй харьцаж ажилдаг ийм ажил мэргэжлийн хүмүүс байх юм бол эдгээр хүмүүс маань сургалтанд яг энэ чиглэлийнхаа сургалтанд хамрагдаад шалгалт өгөөд тэнцэн тохиолдолд ажил гүйцэтгэв. Бүр ийм заалттай байхгүй юу. Тэгэхээр манай сургалтын байгууллагуудын гэх юм уу манай сургалтын ерөөс хамгийн гол онцлог нь энэ хүнийг одоо эрүүл аюулгүй ажиллах үйлдвэрлэлийн осолд өртөхгүй байх, мэрэгжлийн шалтгааллах өвчнөд өртөхгүй байхын тулд жил болгон мэдлэг мэдээллийг дээшлүүлээч гэдэг. Ийм хуулийн залтыг хэрэгжүүлдгээрээ л бусад одоо юу гэдгийг хилмиж гэдэг юм уу, одоо хувь хүний хөгжлийн ч гэдэг юм уу те энэ сургалтуудаас ялгаатай. Бусад сургалтууд бол хүн өөрөө сайн дураараа хамрагдах нь шүү дээ. Хилээ сайжруулчих, боловсролоо нэмэгдүүлчих, те харилцаа ур чадвараа сайжруулъя гэд хүслээрээ одоо хамрагдах боломжтой гэдэг бол манайд заашгүй хуулийн шаардлагыг хангаж сурталгаараа энэ сургалтын онцлог мөн чанар нь шүү дээ. Хуулиар одоо зохицуулахаас өөр аргагүй юм л да. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орчин гэдэг бол хүний ажил хөдөлмөрлөх тэр боломжийг бүхий талаас нь хангах стандарт нормыг одоо биелүүлэхтэй. Бүх талаасаа яг энийг бол хуульчилсан байдаг учраас энэ хуулийн одоо биелэлтийг одоо шаардах үнднээс энэ мэрэгжилтнүүдийг одоо бэлдэх сургах тийм бэлдэх сургах бол зайлшгүй шаардлагатай болж байна. Тэгэхээр өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв гэдэг байгууллага яг энэ сургалттай холбоотой уялдаа холбоотой ажиллаж байна. Тэгэхээр ер нь ямар оролцоотой ажилладаг юм бэ те? Мэдээж яг сургалтыг бол тусдаа төвүүд бол зохион байгуулж байгаа шүү дээ. Тий. 2016 оны 2 сараас хойш хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн яг энэ сургалтын асуудал манай төвийн одоо үйл ажиллагааны үндсэн нэг чиг үүрэг болж орж ирсэн. Тэгээ яг энд орж ирснээс хойш бид нар одоо сургалтын байгууллагуудынхаа үйл ажиллагааг чадваржуулах, багшлах боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүл. За дээрэс нь яг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцаад бизнес дээр ажиллаж байгаа тэр хүмүүсийг те одоо ажиллах тэр нөхцөл боломжийг бүрдүүлэх, баталгаажуулах, бүртгэлжүүлэх гэсэн ийм чиглэлийн үйл ажиллагаануудыг бол хийсэн. За 2019 оны 12 сард манай сургалтын журам шинжлэгдсэн. За энэ шинжлэгдсэн одоо журмын одоо ерөнхийдөө их чиг үүргүүд бол манай төв энэ асуудлыг хариуцж зохион байгуулахаар орж ирсэн байгаа тий. Өмнө нь бол яг өмнөх хөлн дээр ч гэсэн журам ашиглажсэн журман дээр ч гэсэн манай төв бол үүрэг оролцоо байсан хэдий ч яг одоо бидний үүрэг хуулийн хүрээнд баталгаатай болсон гэсэн үг. Зөв. Тэгээ бас тодорхой хэмжээнд ажил үүргийн хувьд бол нэмэгдсэн байж байна. Нэмэгдсэн. Тий, нэмэгдсэн. За одоо танахаас бол ер нь сургалтын байгууллагуудад ерөнхийдөө тулж ажилладаг гэж хэлж болно тийм. Тэгэхээр сургалтын байгууллагуудын хувьд ер нь эрхээ ямар байдлаар олж авдгийг жишээлбэл бол танахаас ямар шаардлага стандарт хангасан байгууллагууд жишээлбэл бол олгодог юм тийм. Сургалтын эрх гэхээр арай өөр асуудал болно. Энэ бол эрх бас биш. Манайх сургалт явуулж байгаа сургалтын байгууллагуудаа бүртгэлжүүлж гэрчлэгийг нь олгодог байхгүй юу. Тэгэхээр яг одоо хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн чиглэлээр сургалтаа явуулъя гэд тэ бодож байгаа сургалтын байгууллагууд байх юм бол эхний ээлжинд манад хүсэлтээ гаргана. За энэ шинэ нөгөө 370 гэдэг
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 370 тодорхойлолоор батлагдсан хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн сургалтын явуулах шалгалт авах журам гэдэг журам байгаа. Тэгэхээр яг энэ журман дээр бол ямар материалуудыг бүрдүүлж өгөх вэ гэд тэ. За тэгээ процессын асуудлыг бол айгүй бүр ингээд нэлээд тодорхой тавиад өгсөн. Уншгал юм бол ерөөсөө айгүй ойлгомжтой болцсон. Хинд яаж хандах, энэ асуудлыг хэдэн хоногийн дотор шийдэх юм гээд тэ. Тэгэхээр эхний ээлжинд манайд материалаа бүрдүүлж өгнө. За сургалтын ямар төрөл авах гэж байгаа вэ гэдгээс хамаараа шийдэх хугацаанууд нь өөр байгаа. За жишээ нь одоо өмнөх журмын дагуу бол нөгөө нийт ажилтны гэдэг нь бид нар нэрлэж заншсан. Ажил олгогч эзэдийн гэдэг нэрлэж заншсан. Ажилтны болон эзэдийн сургалт гэдэг байгаа. За энэ дээр нэмээд бас тусгай хабын сургалтын одоо тусгай хөтөлбөр гэдэг бас нэг дотроо 13 төрөлтэй ийм сургалтын хөтөлбөр батлаад оруулаад байна. Тэгэхээр яг энэ одоо 3 үндсэн төрлөөр сургалтын эрх авах хүсэлтэй байгууллагууд хөтөлбөрөө манайд өгөх юм бол бид нар шинэ журмын дагуу 10 хоногийн дотор шийдвэрлэх үүрэг хүлээсэн байна. За тэгтэл нөгөө нэг хабаар ажиллах хүмүүсийг биднэр бэлтгэж штэ тий бизнес дээр. Тэгэхээр энэ мэрэгшүүлэх гэж одоо нэрлэгдэж анзсан байгаа. Энэ мэрэгшүүлэх сургалт нөгөө өндөр эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтны сургалтыг болохоор сургалтын эрхийг болохоор зэрэг манайд материалаа бүрдүүлж өгнө. Бид нар материалд нь үзлэг шалгалт хийгээд энийг харин яамнд өгнө. Яам тухайн материалд дахиад одоо боловсруулалт хийгээд үндэсний хорооны хуралд оруулна. Одоо хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн үндэсний хороо байгаа шүү дээ. Үндэсний хорооноос эцсийн шийдвэр гарна. Тэгэхээр энэ дээр хугацааны хувьд бол харьцангуй бас жоохон урт болчихж байна те. Шалгалтын хувьд ч бас шатлалтай болоод эхэлж шүү дээ. Эцсийнх нь үндэсний хороо юу? Эцсийнх нь үндэсний хороо. Үндэсний хороонд бол одоо салбар яамнаас жишээлх юм бол хүмүүс байдаг гэж би ойлгоод байгаа зөв. Зөв тий. Одоо энэ нөгөө жоохон эрсдэлтэй салбарууд маань бол байгаа. Энэ дээр энэ бол 3 төлөөлөлтөө үндэсний хороо маань төрийн төлөөлөл байдаг. За тий ажил олгогч, үйлдвэрчин, ажилчдаа төлөөлөд үйлдвэрчин байдаг. Тэгээд манай дэд сайд тахалдаг юм хороо. Тэгэхээр яг энэ дээр эцсийн хариу энд гарна гэсэн үг. Тэгээ та бас нарийн нэг тодорхой шаардлага стандартуудаас нь бас нэг товчхон хэлж өгөөч те. Жишээлбэл сургалтын төвүүд одоо анги танхимын хувьд ер нь ямар байх ёстой, мэрэгжилтэн боловсон хүчнүүдийн хувьд ер нь ямар байх ёстой. Тэгээ гол асуудал нь тэр шүү дээ те. За мэдээч хэрэг анги танхим материал техникийн баазыг шаардна. За дээрэс нь 3-аас доошгүй одоо яг нарийн мэрэгжлийн багш байх ёстой. Одоо сурагч багш нар байх нь шүү дээ. Хабын хичээлийг заах чадвартай гэсэн үг. За дээрэс нь энэ журман дээр орж ирсэн дараагийн нэг одоо шинжлэгдсэн зүйл бол дадлагын асуудал ярьж байгаа тий. Тэгэхээр бусад нөгөө түрүүн та ярьсан бусад сургалтаас югаар онцлог вэ гэд тий. Тэгэхээр манай энэ сургалтын ч ерөөсөө хамгийн гол онцлог нь энэ сургалтанд хамрагдсан хүн эсвэл энэ одоо тэр хабын мэрэгшүүлэхийг төгссөн хүн аж ахуйн нэгж байгууллага дээр очихороо хин нэгэн тэнд ажиллаж байгаа хүмүүсийн амнаас эрүүл мэндийг хариуцаад ажиллаж байгаа байхгүй юу? Яг үнийг хэлгээд тангараг өргөөгүй болохоос биш эмчтэй онцгойхонтой адилхан гэсэн үг. Тийм баа зү тэ. Тэгэхээр энэ хүнд тавигдж байгаа шалгуур чинь өөрөө өндөр байхаас өөр арга байхгүй. Тэгээд ирэхээр зэрэг онлайн имийг заагаад юм уу танхимд заахаасаа илүүтэйгээр манай энэ шинжилгээр дадлагжуулах асуудлуудыг тавьж өгсөн. Жишээ нь өмнө нь бол бид нар 40 цагаар энэ мэрэгшүүлэх ажилтныг бэлтждэг байсан байхгүй сургалтын төв. Гэтэл одоо 124 цаг болсон. 3 дахин нэмсэн. 3 дахин нэмэхдээ тодорхой хичээлүүд дээр дадлага хийн шүү гэдгийг бүр нэгэ заагаад өгчихсөн. Тэгэхээр дадлага хийж тэр хүн өөрөө нөгөө нэг бодит юм а бүгдийг мэдэрч авах нь шүү дээ. Харах нь, барих нь, тэмтрэх нь одоо нэгсэндээ 5 мггүйгээр тэр 1 м. Ингэсэн хүн чинь өөрөө тэрнийг ойлгосон хүн чинь дараагийн асуудал дээр тэндээ ажиллаж байгаа хүмүүстэй тавихтаа шаардлага нь өндөр байна. Тийм ээ, өөрийнх нь мэдлэгч илүү байна гэсэн. Хослуулсан тийм. Болж тийм үү. Тийм. Тэгээд одоо барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн орчны чиглэлээр мэрэгжиж байгаа мэрэгжилтэн болвол яг тэр барилга барьж байгаа газар очиж заавал хэрэгтэй. Уулуурхах юм бол уулуурхах гэсэн байх хэрэгтэй. Тий. Тэгэхээр манай сургалтын байгууллагууд бас яг энийг хараад тий одоо ингээд нэг цаг нэмэгдээд ирэхтэйгээ зэрэгцээд өөрсдийнх нь чиглэлүүд өөрсдөө бас айгүй тодорхой болгож өгöd байгаа нь айгүй сайшаалтай байгаа байхгүй. Өмнө нь бол нөгөө 40 цагтаа ерөнхий л байсан. Тэгээ нөгөө ерөнхий хабгаа уншаал за нэг юм байх ёстой шүү гэд те тэгдэг шүү гэдэг байсан бол одоо за би бол манайх бол чинь уул уурхайн чиглэлдээ яг эндний хабгуудыг бэлтгэхдээ төлхөө анхаарах юм байна. Хөтөлбөртөө би ийм юмнуудыг одоо тусгаж зааж өгөх зайлшгүй шаардлагатай байна гэдэг чиглэл рүү бас орж хөтөлбөрүүд нэрж байгаа айгүй сайшаалтай зүйл байна. Та түрүүн бас дурдаад өнгөрлөлтөө сургагч багш нар гэдэг их чухал гэж. Тийм. Тэгэхээр сургагч багш нарыг бэлтгэх гэдэг бас чухал болж хувирна үстэй тийм үү.
Тэгэхээр сургагч багш нарын ер нь бэлтгэх асуудал ямар байдгийг одоо сургалтын төвүүд дээр ажиллаж байгаа багш нар одоо ямар байдлаар одоо мэрэгсэн гэдэг юм уу те сурсан гэдэг юм уу одоо яаж мэрэгдсэн хүмүүс байх ёстой вэ? За энэ өмнөх журам дээр бол энэ сургагч багшийн асуудал ерөөсөй байгаагүй. Тэгээд бид нар ямар тач байсан энэ одоо бусадад хичээл зааж байгаа хүмүүс хабаа мэрэгшүүлэхтэй суусан байх хэвээр тий хабаагаар өөрөө мэрэгсэн байх хэвээр тэгж жагаад бусаддаа одоо хичээл заах юм байна гэд энэ шаардлагуудыг бид нар тавьдаг гэсэн. Түүнээс биш албан ёсны сургагч багш гэдгийг Монгол улс ерөөсөй бэлдэг байхгүй. Яг хабаагаараа тий. Энэ шинэ журман дээр бол яг энэ сургагч багшийн асуудал бүр айгүй сайн тусч өгсөн. Ер нь энэ журам өөрөө бол үндсэн өмнөх журмынхаа бараг 70-80% шинчилж боловсронгуй болгож гарч ирсэн их сайн журам байхгүй юу. Ягаад гэвэл нийгмийн болон аж ахуйн нэгж байгууллагынхаа эрэлт хэрэгцээг айгүй сайн тусгаж өгсөн. Энэ дээр бол үнэхээр хэлэх үггүй. Маш сайн давуу талтай ийм журам. Сургагч багшийн хувьд бол энэ журмаараа одооноос эхлээд бэлтэж байгаа. Эхний ээлжиндээ бол манай яам энэ сургагч багшийн асуудлыг өөрөө хариуцж байгаа. Яагаад тэгэхээр бид нар эхнийхээ сургагч багш нарыг маш сайн чадварлаг сайн бэлдмээр биш үү? Үндэсний хэмжээнд байхгүй ч тэр хүмүүс маань дараагийнхаа хүмүүсийг бэлдэх гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг оны өмнө Кошотой хамтраад Солонгос хамт юуны хабын байгууллагатай хамтраад бид нар анхны 24 сургагч багшийг үндэсний хэмжээнд бэлдсэн. Хамгийн анхных нь. Тэгээ энэний дараагаар ингээ үе шаттайгаар 7 сарын 1 гэхэд бид нар ерөнхийдөө нэлээд олон хүнийг бэлдэнэ гэж яам одоо ингээ төлөвлөсөн боловч нэг нөхцөл байдал бас нэг аюултай цар тахалтай холбоотойгоор энэ сургалтууд бол яваагүй. Гэхдээ энийг бол яам айгүй өндөр түвшин сайн хийнэ гэдэгт бол хийхийн тулд энэ хүмүүс маань ингээ гадны мэрэгжилтэн ураад хийх гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр хабын сургагч багш гэдгийг ерөнхийдөө яг нийтлэгтэй хабаа гэж яриад байгаа боловч шинэ журмаараа үндсэн хоёр өөр чиглэлийн багш нарыг бэлтгэх гэдэг байна. Хоорондоо ялгаатай гэсэн, өөр биш ялгаатай гэсэн. Нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдлын сургагч багш. Энэ нь тухайн салбартаа 5 болон түүнээс дээш ажилласан мэрэгжлийн зэрэг цолтой одоо салбараа сайн мэддэг те инженер одоо инженер чиглэлийн хүмүүс байна. Тэгэхээр энэ хүн нөгөө зовлон жаргалаа сайн мэдэрч байна те. За дараагаар нөхө хөдөлмөрийн эрүүл ахуйч гэдэг багшийг бусд нь бэлтэнэ. Тэгэхээр энэ хоёр маань яг нийлүүлж яриад байгаа болохоос биш үндсэндээ бол бас ингээ ялгаад харах юм бол баг зэрэг ялгамжтай улсууд шүү дээ. Аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг нь үйлдвэрлэлийн ослыг бууруулдаг байхгүй. Эрсдлийг тооцоолж чаддаг. Тооцоолоод тий иймэрхүү алдаа гаргах магадлалтай да гэсэн тийм тий. Тий үйлдвэрлэлийн ослыг бууруулдаг. Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол мэрэгжлээр шалтгааллах өвчлөлийг бууруулдаг. Тэр ажлын байрны одоо эрүүл ахуй. Тий давуу шуугантай нөхцөлд ажиллаж энийг яаж бууруулах ёстой юм гэдэг юм уу тий. Тэгээд одоо чихний төлөвлөрөл юу гэдгийг тэр өвчлөлийг бууруулдаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг эцсийн дүндээ нэг хүн хоёулаа очиж байгаа мэдлэг мэдээлэлүүд. Гэхдээ зааж байгаа хүний хувьд бол хоёр өөр өөр чадвар зайлшгүй шаардаж байгаа. Тэгэхээр нэг хүн биш зайлшгүй хоёр чиглэлийн багш хэрэгтэй болж байна да тий. Мэрэгшж гин гэсэн үг тий. Тэгэхээр зэрэг яг энэнд нь таарсан ийм шаардлагуудыг тавьж өгсөн байхгүй юу? Энэ нь бол аюул том. Тэгвэл одоо цаашдаа энэ хоёр багш маань одоо тэр хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар суралцж байгаа мэрэгжилтэн боловсон хүчнийг бас хоёр өөр одоо сургалтын төвд ч гэдэг юм уу тэгээ хоёр өөр хүнийг сургана гэсэн үг юм уу? Нэг хүн маань нэг хүнд хоёр өөр багш орно. Нарийн мэрэгсэн багш орно. Тий. За та хабаагаар одоо мэрэгшээ төгсгөж ингээд очиход танд аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал гэдэг чинь энийг хэлж байгаа юм аа. Ингэж ингэх ёстой гэдгийг нэг хүн заахан тий. Нөгөө хүн нь болохоор таны дараа ажиллаж байгаа яг энэ эрсдэлтийн нөхцөлд ажиллаж байгаа энэ хүний чинь ажлын байранд ийм эрүүл ахуйн стандартууд тавигддгийн шүү. Энэ хүний эрүүл мэндийг чи ингэж хамгаалах ёстой шүү гэдэг мэдээлэл өгч байгаа байхгүй. Тийм учраас өгж байгаа хүн чинь өөрөө нарийн мэрэгжлийнх байж гин гэсэн үг. Зөв. Тэр одоо биднээс нэг зүйлийг асуухад байна л да. Ер нь Монгол улсын хэмжээнд яг энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр зааж байгаа сургалтын төвүүд хичнээн тооных байдгийг. Улаанбаатар хотод ер нь хитүү хувь нь байна. Тэгээ хөдөө орон нутгад бас мэдээж байх шаардлагатай байна шүү дээ. За яг өнөөдрийн байдлаар 126 сургалтын байгууллага үйл ажиллагаагаа одоо манахаас гэрчлэгээ авсан үйл ажиллагаагаа явуулж байна. За энэний 80% нь Улаанбаатар хотод, 20% нь орон нутагт байдаг. За зарим нэг орон нутаг бас ийм сургалтын төвөө одоо аймагуд бас байна. За энэ 2016 онд манай төв дээр энэ нэрээд ирснээс хойш манай удирдлагын зүгээс бас нэг баримталсан бодлого нь орон нутагт хабын сургалтын төвүүдийг бэхжүүлэх тий энэ чиглэлд бол бас харьцангуй анхаарал тавьсан. Тэгээд бид нар энэ чиглэлд яасан гэхээр зэрэг Месүт буюу боловсролын тий мэрэгчлэлтэй ажиллан боловсруулж байгаа тэнд байгаа Месүт политехник коллежуудад бол бас нэлээд давмгай байдлаар түшиж болгож
ажиллах юм одоо үгдгийн чиглэлтэй ажилласан. Яагаад мэсүүдүүдийг голлоод авчваа тэнд аж ахуйн нэгжүүд эсвэл хүссэн хүн байхгүй байна уу гэхээр зэрэг нэгдүгээр одоо хүсэлт ирэхгүй бол бид нар хин нэг за та нар тех ёстой гэж бол алавдах боломжгүй те. Нөгөө талд нь мэсүүд маань өөрөө тэнд яг жинхэнэ нөгөө нэг аюулгүй байдлын асуудлуудыг ярьдаг мэрэгчлээ ажилчдыг нэгдүгээр бэлдээж байгаа гэдэг утгаараа. Хоёрдугаар энэ өөрөө боловсролын байгууллага. Тэнд мэрэгжлийн боловсон хүчингүүд байна. Тэгээд маш олон дадлагын баазууд тэнд байж идэг. Ямар ч хүн ороход тэнд асуудалгүйгээр хөдөлмөрийн хамгаалах хэрэгслээ өмсчдэг. Тэнд хүлцэн хангамж нь байна. Тэнд боловсон хүч нь байна. Анги танхим байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр хэрвээ тэр сургалтын байгууллага өөрөө хүсэх юм бол маш одоо юу гэдгийг идэвхтэй дэмжсэн гэсэн үг. Тэгээд энийхээ юунд бол сүүлийн нэг жилд гэхэд бид нар хинтэд орнод говь цөмбөр говь алтай ч гэдэг юм те нэлээд олон аймагуудад бол байхгүй байсан аймагуудад сургалтын төвүүдийг нээсэн. Мэдээ сургалтын төвүүдийг тийм политехник коллежуудыг түшгэлсэн гэсэн үг тийм. 126 сургалтын төв байна. 126 сургалтын төвд суралцсан төгсөж байгаа хүмүүс бол маш олон байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийн одоо энэ мэрэгсэн шүү гэдгийг тийм ямар байдлаар ер нь баталгаажуулаад байгаа юм бэ? Энд чинь маш олон сургалтын төв байна. Тэдгээрийг маш олон хүн төгсөж байна. Гэхдээ эдгээр чинь яг ажлын талбар дээр гарах юм бол нэг л норм дүрм стандарт журмыг маш сайн толгоондоо шингээж авсан байх л хүмүүс шүү дээ. Тий. За 16 оноос манай дээр энэ ирээд бид нар бүртгэж мэдээлэл одоо нэг баталгаажуулдаг болсноос хойш за нэг 10,000 орчим хүн давхарцсан тоогоор суралцаж төгссөн байна. За 126 сургалтын байгууллага маань бүгдээрээ ч бас яг энэ мэрэгжүүлэх ажилтны сургалтыг явуулдаггүй. Яг одоогийн байдлаар 89 сургалтын байгууллага энэ хүмүүсийг одоо мэрэгжүүлж байгаа байхгүй юу? За тэгээд энэ 10,000 хүн байна. Энийг бид нар одоо манахаас сертификатжуулж одоо баталгаажилт олгосон байна. Өөрөөр хэлбэл энэ хүн аж ахуйн нэгж байгууллага дээр очихоор хабаагаар ажиллах боломжтой байна гэд бүртгэлийг аваад тавьсан. Тэгэхээр зэрэг юу гэдэг худалдаа авах ажиллагааны газар магадгүй ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллагууд хэн нэгэн хүнийг хабаагаар авах гэж байгаа бол тендер толсгочвол манайд хүсэлт гаргаад те эсвэл уцаар ч юм уу тухайн хүний регистрийн дугаарыг хэлэхэд манайх тэдэн оны тэдэн сарын тэдэн өдөр тийм дүнтэйгээр тэр сургалтын төвөөр төгссөн хүн байна гэдэг мэдээллийг бол маш урхаа боломжтой. Мэдээлэлээс хам бол байна. Эндээс бол мэдээллийг өгөх боломжтой. Таны асуусан дээр нэмээд би нэг юм хэлэхэд сая хэллээ шүү дээ бүгд энэ мэрэгсэн хүмүүсийг төгсөгдөггүй гэж. Түрүүн би нөгөө хуулинд заасан үүрэг ярьсан те. Эзэн ч өөрөө сурах ёстой. Ажлын байрны онцлогоос хамаараа зарим хүмүүс бүр шалгалт өгөөд тэнцэж ажиллаа хийх ёстой гэдэг ингэ ярьсан. Тэгэхээр бусад ерөөсөө энэ сургалтын төвүүд маань яг энэ чиглэлүүдийг нөгөө төрлөөдөө хуваагаад авсан байдаг байхгүй юу? Тэгэхээр шинэ журман дээр бол өмнөх журман дээр чинь бид нар тэр үйлдвэрлэлийн хортой аюултай хүчин зүйлтэй харьцаж ажилладаг ажилтны сургалт өмсөн 4 төрлөл байсан. За даралтан сав шугам хоолойтой харьцдаг, өргөх зөх тээвэрлэх механизмтай харьцдаг, за 3 дахь нь цацрагтай харьцдаг, 4 дахь нь хим хорт үдстэй гэдэг. За тэгвэл энэ шинэ журман дээр яасан гэхээр 3 төрөл нэмж өгсөн. За энэ нь өндөрт ажилдаг. За хязгаарлагдсан бол орчинд ажилладаг ажилтны байн сургалт. За 3 дахь нь болохоор биологийн хог хаягдaltaй харьцаж ажиллаж байгаа ажилтны гэдэг. Тэгэхээр энэ нь бол нөгөө нийгэмд бас харьцангуй өвчлөл одоо мэрэгжлийн шалтгааллах өвчлөл үүсгээд байгаа осол өртөөд байгаа нөгөө юмнуудыг нэмээд оруулаад өгсөн байгаа. Тийм энэ сургалтуудыг нэмж өгсөн. За дээрээс нь энэ нөгөө түрүү хэлсэн энэ манай энэ журам нийгмийн болон аж ахуйн нэгж байгууллагууд эрэлт хэрэгцээг аягүй сайн тусгаж өгсөн гэдэг. Тэгэхээр чи манай байгууллагыг нөгөө сургалт өгдөг гэж ойлгодог. Манай аж ахуйн нэгж байгууллага. Тэгэхээр аягүй хүсэлт илүүлдэг л дээ. Манайх яг ийм чиглэлээр сургалт авмаар байна гэдэг. Тэгэхээр манайх нөгөө сургалтын байгууллагуудад одоо хүмүүсийн хэлж яснаар бол ирэх олгоод те нөгөө бүртгэлжүүлэх гэрчлэлээ олгож байгаа учраас одоо яг энэ журман дээр заасан байгаа тэр 126 цагийн ч байдаг юм уу 40 цагийн ч гэдэг 14 цагийн ч гэдэг юм. Энэ сургалтыг бол бие даагаад явуулдаггүй. Явуулах нэгдүгээр боломжгүй. Бид нар ямар сургалт явуулдаг гэхээр төрийн үйлчилгээний байгууллага үнсэн чиглэлийнхаа хүрээнд мэдээлэл өгөх одоо хэмжээнд хууль дүрмийг сурталчилдаг тий за хөдөлмөрийн нөхцөлийн талаар мэдээлэл болгодог мэрэгжлийн шалтгааллах хүчин түүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг чиглэл гэсэн энэ өнцөг 3 чиглэлийнхаа хүрээнд бид нар мэдээлэл сургалтыг явуулж идэг. Бусад сургалтыг тэгэхээр яг нэхэр аж ахуйн нэгж байгууллага нөгөө сургалт энэ 126 сургалтыг чинь байгуулгаад хүсэлтээ өгөө тэндээс авах нь шүү дээ.
Тий. Тэгэхээр зэрэг энэ сургалтын байгууллагууд маань тодорхой чиглэлрүүдгүй мэрэгшид эхэлж байгаа байхгүй юу. Жишээ нь одоо үүдгийн газ хийтэй харьцдаг одоо уурын 100 хусны алаалтай энэ эрчим хүчний салбарт ажиллаж байгаа яг энэ чиглэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд хүсэлт өгöd манахаас чинь даралтын савны ирэх авдаг. Тэ кран ч гэдэг юм уу лефттэй ч гэдэг юм уу харьцдаг янз бүрийн өргөгцөх механизмтай харьцаад эхэлдэг аж ахуйн нэгж байгууллага тэдний мэрэгжлийн холбоод байх юм бол бас манахаас яг энэ өндөр эрсдлийн сургалтуудаа авдаг. За тэгтэл тусгай хөтөлбөр гэдээ бас гараад ирсэн. Дотор 14 сургалтын чиглэлтэй. Энэ дотор нь болохоор чинь ил уурхай аюулгүй ажиллагаа, далд уурхай аюулгүй ажиллагаа, барилгын одоо таад байн аюулгүй ажиллагаа тий. За тэр байтугай одоо юу гэдэг газар тариалангийн ажиллаж байгаа ажилчтай аюулгүй ажиллагаа, тээврийн аюулгүй ажиллагаа ч гэдэг юм уу ингээ 13 төрөлтэй энэ тусгай хөтөлбөр гараад ирж байгаа байхгүй. Энэ нь болохоор зэрэг нөгөө аж ахуйн нэгж байгууллагууд дан ганц нийт ажлын сургалтнаас гадна хэн тодорхой нэг хэсэг мас дээр яг энэ чиглэлийн сургалтыг авъя гэсэн хүсэлтүүд маш их гардаг. Тэгээ энийг бид нэр зөвхөн заах эднийд хэлээд авдаал гэдэг ийм хүсэлтийг одоо дамжуулдаг байсан болохоос биш яг энийг зааж чадахгүй юу гэдэг дээр бас айгүй тийм баталгаа гаргахад хүндрэлтэй байсан байхгүй. Тэгэхээр одоо ингээд өгчгөр нөгөө сургалтын байгууллагууд ч би ил урахыг чадна. Би тээврийг чадна. Сургалтын төвд бас яг тодорхой салбар руугаа илүү их мэрэгших. Тийм, мэрэгших тийм өөрийнхөө чадварыг үнэлэх боломжууд нь илүү нээлттэй болж байгаа гэсэн. Одоо аль салбар дээр ингэж салгардаад байхгүйгээр яг үнэн нэг одоо салбар дээр ингэж ажилладаг болсон байна. Тийм. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор ингээд чинь бид нар бичил бизнес эрхлэгчдэд зориулсан хабын сургалтын хөтөлбөр гэдээ оруулаад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө бид нар яг бичил бизнес эрхлэгч гэдээ бодохоор зэрэг аж ахуйн нэгж одоо байгууллагууд дээр манайхан юу гэж боддог вэ? Нөгөө бичлэг уурхаач таарад байдаг. Тэгтэл бичил ургаачд бол ил ургаач гэдэг юм уу тэр уурхайн чиглэл рүү ороо явчихна. Энд дөрөөс амаарахгүй. Нөгөө нэг жижиг бизнес эрхэлж байгаа орхигдоод исэн хүмүүс чинь одоо энэ рүү ороод ирэх боломж нөхцөл бүрдээд ирэхээр манайх руу янз бүрийн мэргэжлийн холбоотууд орж иж сая бид нар өсчин гоо засалж барай засалчдад яг энэ чиглэлээр хабайхан асуудлыг яриач гэдэг хүсэлт орж ирэх айгүй дуртай зөвшөөрч байгаа хгүй. Яг дүүд чинь нэг орхигдсон биз дээ. Ийм боломжийг олгоод ирэхээр юмаа мэдэрч чинь хүмүүс айгүй тийм ер нь бол бас монголч нэг нэгэнд айгүй хайртай эздэж хүнээ их хамгаалдаг болоод байна шүү дээ. Хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн орчин гэдгийг маш сайн одоо ойлгож эхэлж байна. Мэдлэг мэдээлэл бас нэмэгдэж байна. Хаана одоо хандах уу, хаанаас сургалт авах уу, ямар байдлаар ирэн өөрснийхөө ажлын байрны эргэн тойрох асуудлыг зохицуулах уу, эрүүл ахуй яаж хийх вэ? Мэдээлэл их дэвшлээд байна л да. Тийм. Ер нь мэдлэг мэдээлэлтэй хүн чинь л өөрийгөө ямар нэгэн эрсдэл аюулаас хамгаалж чадах байхгүй юу? Тийм. Сая таны хэлдэг одоо энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хүмүүс бол яг энэ хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлээр бол ямар ч мэдээлэлгүй байсан байх. Яг энэ чиглэлээр бол ер нь бол үйлчилгээч гэдэг юм уу сургалтанд ер нь суух нь ховор байсан шүү дээ. Одоо бас ингэ нэмэгдэж байгаа гэдэг нь бол надад их таатай санагдаж байна л да. Ягагтгүй тэдгэр хүмүүс яг нэг өөрснөө хувийн бизнес хийж байгаа учраас энэ хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг зүйл дээр алдаа дутагдал гаргах юм бол айж юм гээд нууж дарагдуулаад ингэ өнгөрөөд байдаг норм стандартыг ер нь мөрдүүлээд байх нэг ховор байдаг байсан болов одоо бас яг энэ стандартыг дагая гэдэг юм зүйл байна. Тэгээд танаас одоо яг асуух байгаа зүйл гэх юм бол энэ сургалтын төвүүдийг одоо аттестачлах гэдэг юм уу те энэ одоо 100 гаруй сургалтын төв байна гэдэг бас нэлээд их тоо шүү дээ. Тэгэхээр энэ сургалтын төвүүдийг аттестачлах гэдэг юм уу одоо хэдэн жилдээ нэг удаа одоо хэн шалгалт оруулах гэдэг юм уу те ийм зүйл ер нь байна уу? Одоо яг энэ жолооны курсүүд шиг хэтэрхий замбраагүй байдалд орсон байгаа юм шүү дээ гэсэн. Тийм. Одоо энэ гэрчлэгээ өөрөө 3 жилийн хугацаатай толгойж байгаа шинэ журмаараа 3 хүртэл жилийн. Тэгэхээр зэрэг эхлээд бид нар ингээд олгохдоо тухайн одоо хүсэлт ирүүлсэн байгууллагын одоо чадвар боломж өмнөх сургалтын дуршлага энтрийг харж яана л да. Тэгээд 3 хүртэл жилээр олгож байгаа. Магадгүй танд 2 жил 1 жилээр олгогдсон байж болно. Тэгэх юм бол таныг харах гэж гэсэн үг шүү дээ. Тэгээ дуршилт өгж байна. За ингээд хугацаанд болохоор зэрэг бид нар ядгүй гэхээр зэрэг хугацааныхаа дараа заныг цааш нь сунгахгүй юу, тайлан мэдээг өгч сургалтын чанар ямар байсан хүмүүсээс хэрэг гомдол санал ирж байна. Энэ бүх юмнуудаа үзээд сургалтын асуудлыг шийдэж байгаа. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй эрүүл мэндийн төв яг сургалтын асуудлыг бол нөгөө нэг өөртөө барьж байгаа учраас сургалтын асуудал дээр бол бас арай илүү юм боломжтой гэсэн үг. Одоо үгүй шийдвэр гаргадаг гэсэн үг. Дараа нь 2 жил тутамд хөдөлмөр нийгмийн хамгааллын яам өөрөө үндэсний хороотойгоо хамтраад аттестачлал зохион байгуулдаг. Тэгэхээр уг нь бол хугацаагаараа энэ одоо
орох ёстой. Гэхдээ албан ёсоор нөгөө хуваар нь гараагүй байгаа учраас би одоо хэлж мэдэхгүй байна. Энэ бол үндэсний хороо хуралдаж байгаа нөгөө шийдвэрээ гаргаад тэгээ яамтайгаа хамтраад хийдэг. Энэ бол нэлээд тийм үндэсний хорооны гишүүд нөгөө өөрсдөө эрхөө өгсөн байдаг учраас гишүүд өөрсдөө орно, яамнаас орно, хариуцсан байгууллагын хувьд манайхаас гишүүнчлэл орно те. Ингээд ерөөсө бүх сургалтын байгууллагуудыг бүгдийг хамруулдаг байхгүй юу. За энэ 18 оных төр гэхэд бид 20 эдийн сургалтын төвийн үйл ажиллагааг цуцлсан. Яг энэ нүгээрээ. Тий. Сонголтын үед бол бид нар ерөнхийдөө нэлээд бас цуцалдаг. Тий. Ягаад гэвэл алтан гоног явуулдаг. Тэгээд нөгөөх нь нэг тийм асуудалтай ч юм уу тий жоохон байх юм. Сайн боловсон хүчин гаргаж чадахгүй гэдэг бол нэг нэмэр шалтгаан болж ирж шүү дээ. Яг гэвэл тэр хүмүүс ч ажлын байран дээр гараад шууд хүний амнаас ирүүл мэдээ холбоотой ажиллах учраас тэгэхээр нөө сургалтын чанарыг л бол илүү сайн харах нь болж ирж байна тий. Одоо жишээлх юм бол маш сайн чанарын одоо маш сайн одоо юу гэдэг тий боломжтой ажлын байртай ч бай тий. Ер нь бол бааз технологийн бааз ч гэсэн сайн байлаа гэд үнэхээр нөө сургагч багш нь мэдлэг мэдээлэл муутай сайн чадваргүй. За таны хэлгээр нөө шинжилсэн журмаар дадлаг сургуульд хийх боломжгүй байвал бас их үнд юм шиг байна. Тэгээд нөгөө дадлаг хийх боломж гарч байгаа гэдэг дээр одоо шинэ журмаар зохицуулагдлаа гэсэн. Энэ бол их чухал юм байна. Одоо би дөрөвнөөс хойш ингээд бодоод сууж байхад яг цэвэр онол гэдэг бол өөр, яг ажлын байран дээр гараад тэр практикаар заана гэдэг бол бас их өөр. Тэгээд 3 дахин сургалтын цагийг нэмж эндээ нөгөө практик дадлагын юмыг оруулсан бол их зүгээр санагдчихэв л та. Тэгэхээр нөгөө сургагч багш нар одоо ингээд бэлтгэгдэн тэгээд бүр төрөөс бодлохоор бэлдэж эхэллээ. Өнөөдөр 24 багш одоо бэлтгэж ирсэн байна. Энэ 24 багш одоо бол дахин сургалтанд хамрагдах юм уу? Эсвэл одоо яг нөгөө сургагч багш нарыгаа бэлдээд эхэлсэн явж байна уу? Энэ багш нар маань нөгөө хабын сургалтын төвүүдэд цаашдаа нөгөө нэг хабын ажилтнаа бэлтгэх ийм эрхтэй сургагч багш нар болж байгаа байхгүй юу? Түүнээс биш бид нар одоо энд сурцсан тэр сургагч багш нар маань сургагч багшийг бэлтгэхгүй. Тийм. Эхний ээлжинд яам бол бүх сургалтын байгууллагада ядаж одоо 1 2 3 одоо 3 багштай байх хэрэгтэй бол ядаж нэг юм тэгээд 2-ын ч юм уу сургагч багш болгож бэлдэж өгөх гэдэг байгаа байхгүй юу? Цаашдаа энэ бол одоо манай руу ч юм уу эсвэл аль нэгэн төрийн байгууллага руу ч юм уу энэ чиглэлийн шилэн яг сургагч багшийг та нар л бэлтэнэ гэж. Түүнээс сургагч багшийг хүн бүхэн бэлтгэхгүй. Ерөөсөө тэгж 126 сургалтын байгууллага сургагч багш бэлтгэхгүй. Бэлтгэхгүй. Тий. Би бодохоор яг сургагч багш нарыг бэлтгэх сургагч багш нар маань Солонгост одоо бэлтгэхэд ирлээ гэж ойлгоод байсан. Энэ сургалтын төвүүдийн багш нар маань тэд нартай илүү ач холбогдол өгөөд шүү дээ. Энэ чинь цаана очиод сургалтын төвдөө хин нэг үнийг бэлтэн. Энэ хүмүүс очиод нэг аж ахуйн нэгж байгууллага нийт ажилчин тэнд байгаа 500 хүний амь настай холбоотой хичээлийг жилд 2 удаа заах гэдэг шүү дээ, тийм үү? Тэгэхээр энэ хүн өөрөө ур чадвартай л байх хэрэгтэй байхгүй юу? Тийм. Одоо Монгол улсын хувьд ер нь хөдөлмөрийн аюул байдал эрүүл ахуйн орчны тийм энэ ажлын байран дээрх эрүүл аюул өсөлтгүй тийм энэ ажиллах боломжийн хувьд ер нь гадаад улс орнуудын хаахны хувьд юм болоо энэ журам одоо шинжлэгдсэн журам маань гадаадын журамтай ер нь хэрд өгөж өтсөн би тухай. Би нэлээд олон хүний амнаас чинь манай хуулийг тий маш сайн хууль гэж магтж яхахыг гадаад хүнээс ч сонслоо. Манай өөрсдийн одоо энэ салбартаа олон жил болоод ажиллажсэн байгаа энэ хүмүүсийн амнаас ч гэсэн ер нь бол нэлээд сайн боловсруулагдсан их сайн хууль. Зүгээр яг хэрэгжилтийн явцдаа манай одоо үгдийн ажил олгогчдод ажилчид өөрсдөө алдаа гаргадаг гэж одоо ерөнхийдөө бол бэлэндээ тийм түүнээс биш яг энэ гаргасан дүрм журм стандартууд бол маш сайн. Сүүл бас нэлээд энэ аюулгүй байдалтай холбоотой олон юунуудыг шинчиллээ шүү дээ журмуудыг. Стандартууд бол ойролцоогоор өмнөх журмаасаа 70-аас 80% өөрчлөгдсөн гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр магадгүй олон улсад бид өхүүлж аваадсан болов уу гэж. Тийм ерөөсөө тэгсэн. Энд чинь энэ журмыг боловсруулахад одоо яам ажил хэсгийг халсан. Тэгээ энэ дээр бид нар чинь Солонгосын, Японы Европын орнуудын журмуудыг маш их судлаа. Тэр зэмээс Солонгосыг бол бид нар бүр 5 сард бүхэлдэн бүрэлдэхүүн очиж тэн дээр одоо сургалтыг судалсан шүү дээ бид нар. Тэгжиж хийсэн журам байхгүй. Тэгэхээр журмын хувьд бол мэдээж хэрэг айгүй сайн болсон. Хуулийн ч бол сайн. Тий, хууль манай хуулийг бол үнэхээр хүн бүхэн магтдаг. Сайн хууль гэж. За баярлалаа харамсалтай нь хоёулангийн чинь бас ярилцах цаг энэ хүрээд өндөрлөж байна. Гэхдээ манай дээр бас цувралаар хөдөлмөрийн аюулгүй байдал тийм эрүүл ахуйн орчинтой холбоотой бас ярилцлагууд орж байгаа. Тэгээд өнөөдрийн ярилцлага надад илүү их бас хүмүүст нөгөө нэг сургалт
авах гэж байгаа хүн гэдэг юм уу тий энэ сургалтын төвийг нь ажилуулъя гэж бодож байгаа хүн магадгүй бас яг энэ мэрэгжилтэн одоо өөр дээр ажилуулъя гэж бодож байгаа альбан байгууллагын хувьд бол их сайн мэдээлэл боллоо гэж миний бол харж байна. Тэр өнөөдөр бол сургалтын төвүүд маань ямар үйл ажиллагаатай явуулж байгаа юм. Энэ дээр нь төрөөс ирэн ямар анхаарал хандуулж байгаа юм. Сургалтын төвөөс гарч байгаа боловсон хүчнүүд маань ямар хөө хэмжээнд ирээд гэж гарч байна. Олон зүйл дээр би танаас хариулт авлаа гэж бодож байна. Бидний урилга хүлээж авч ирж хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгээд таны цаашдын ажилд амжилт. Баярлалаа. Тэгээд Монгол өнөөдөр ажил хөдөлмөр хийж байгаа хүн бүхэн эрүүл их тэ урт удаан насалж өөртөө байгаа чадвар болгоноо бусдад түгээдэг тэ өөр өөрийнхөө залгамж харлааг бэлддэг байхаасай л гэж хүсдэг штэ. Тэгэхээр зэрэг манай сургалтынхан ч гэсэн бас яг л энэ чиглэлд илүү их анхаардаг. Ер нь бол манай хабын сургалтынхныг би сургалтынхныгаа мундаг сайн хүмүүс л гэж ойлгодог. Аюу сэтгэлтэй. Үнэхээр өнөөдөр бол өөрчлөгдсөн юм байна. Гэдгийг бол ойлгож авлаа. Би ч гэсэн өнөөдөр хабын талаар бас ерөнхий мэдээллийг бол танаас сайн авч авлаа гэж бодож байна. За баярлалаа. Үзэгчдийн хүрээ зочны цаг өндөрлөж байна. Маргааш шинэ зочнотойгоор шинэ мэдээлэлтэйгээр ирээд уулзнаа.